Их олон шашин урч үесүүд болчихсон байгаа мó. Манай нүүдэлчдийн сэтгэлгээч бол амар прагматик шүү дээ. Тэгвэл мөн яах гэж үгүй юм хоолдох гэж Америк явах гэж очдгийг шүү. Тэгээ очингуудаа болтчихдээ шүү дээ. Хэн тэгж мөн болоод тэгээд сүйтлээд байгаа дүрдээ итгэж байгаа хэн байгаа юм? Энэ бүтэн шигтэй гэж бодож байна уу? Одоо та нар ч гэсэн тэгдэг үү? Шалгалт ортогтойгоо зэрэг тэнд бас нэг ямар сан тавуулаа хэдэн цаас өгөө тэгээд хэдэн дугуй мэргүүлдэг байгаа үз. Тэр бүрэн тэд нар амьдэрдэг байхгүй. Тэр ямар юм бэ шин байгаа юм. Бүтэн шиг шал өөр юм шүү дээ. Бүтээгээ сургасан чинь. Бүтэн сургаалын өдрөг бол их сонирхоод сүүлүүд их яадаг. Манайхаас гэж 10 хэдэн батлаар юу гарлаа бид нар Одмын зэрэг чинь 150 мянган хүн уусуудад тараасан тийм ээ. Бүтээгээ ярьсан манай лам нарын ярьсан чинь яг эсрэг боо шүү дээ. Бүр яг эсрэг. Бүр бүтээ ингэж болохгүй гэсэн юмнуудыг эдгээр хийж шүү дээ. Тэгээ бид нар явж мөнгөөр тэтгэдэг. Тэгээ тэд нар зөмөрөө таргалцсан. Өгсөн мөнгөөр чинь орой нь бол хүүхэндээ баардал явж байгаа шүү дээ. Зоо саялсангүй тэр байж байгаа гинэ. Мөн сайхан паразит харагддаг байхгүй. Уг сургаалын бол үнэхээр гайхалтай. Гой та нарт Агнес Тэнгийн юм уу тэр утсан бол үнэхээр өөр юм яриад байгаа байхгүй юу? Хөрөө дөр мөнгө өгч тэгээд чамайг мэрлээд тэгээд хулгай хийчихсний чинь сайхан засаад өгье гэдэг тийм байх шүү дээ. Хамгийн гол мөрөгдөг улсууд хин гэж санаж байна. Авиралтай болоод тийм шүү дээ. Битээ баригдуулаа гэж авч. Нөгөө төлөв мөнгө наваад за чи баригдахгүй гэж авдаг байхгүй юу? Нүглийн сав. Монгол хүний чинь нөгөө юу нэх байдаг байхгүй юу? Их прагматик болсод ч дээ. Яах гэж тийч очиж байгаа юм. Юм яаж бүтгэх гэж байгаа байхгүй юу? Юм яаж бүтгэх. Тэгээ хоорондоо бүрстөө дайсгсан юм дээр өстө. Бөөдөр очино. Бөө лам хоёрцоор шал эсрэг хөвсөд тэ. Хоёулын дээр дахиж очино. Энд цэцэл талаалам байлаа. Нэг христийн шашны гаргаж ирэл төлбөрийн олонний үед гिचдэг гэдээ бас нэг тийм сэхтийн нэг ачин нөхрөөлээ. Энтхгийн бас нэг ямар юм гинэ 3 зэрэг ирсэн байхгүй. Тэгээ тэрэн дээр нэг судалгаа хийж утсан байсан. Манайх гоонгоор орсон байсан. Юу яаж үтгэх гэж байгаа байхгүй. Алийг шүтгэхгүй нэр шүү. Прагматик монгол хүн бол алийг шүтдэггүй. 18 онд Майскийн ирээд бичсэн юу гэдэг. Өглөө христийн өглөө юуны үнэн алдартай сүмд цагаалмалцсан мөргөө зогсож ирнэ гэл Монгол малчин. Өдөр болсон чи гэртээ лам урцсан жасаа унсуулаад сууж ирнэ. Ороо бүү авчирцсан галт төлцсөн иргэлдүүлээд. Гэхдээ та алийг шүтдэг гэсэн чи. Гэхдээ тусвал живэл алин ч яах вүлдэ гэж. Яг энэ үтэлцүүний характер байхгүй. Түүсээс тэгж мөн зүг шүтээд байгаа юм байхгүй. Ашиглах гэлгүй гэдэг шүү дээ. Тэр мөний хөрөнгөөр чинь миний мэдхээс Монголын бүх ерөнхий сайдаар явсан нэр шүү. Бүх ерөнхийлөгчдөр явсан. Өнгө Америк үзэл ирж байгаа байхгүй. Бөө баяр. Тэгээд болоо. Тэгээ нэг шүтцэн өдр дахиж ирсэн нэгч байхгүй. Манай энд одоохон гендер чинь тэнцүү байгаа шүү дээ. 50%. Бүх эмэгтэйчүүд дандаа илүү болсоолтой. Тэр хэрэгцээтэй сууж явах хэрэгтэй юм уу? Одоо хөдөө бол энэ хотод эмэгтэйнэл багцсан. Өргөтөл болж байгаа. Хөдөө өргөтөл болж байгаа эмэгтэйнэл багцсан. Бичиг үсгэж байхгүй болчихсон. Архин чиг ажил байхгүй. Заавал тэрийг авцуулах юм. Нохот хийжсэн дээр биш юм уу? Энэ нийгмийн боловсролын төвшин бол гендер амар том ялгарчлаа шүү дээ. Ажил эрхлэлт хүртэл харагдаад байж байгаа. Эрхлэгчүүд тэр ажил эрхлэхгүй шүү дээ. Тэжээлгээ сууж идэг. Яагаад тэрний юм болчих вэ? Гэхдээ яг одоо би тэрний юуг яаж мэдэх вэ? Яагаад тийм болцсон гэж угаасаа тийм шиг үлээ нүүтгэлтэй амьдрал. Эмэгтэй дандаа мал хуугаа мэддэг яадаг эдийн засгаараа дамжуулаад эрхтэй гэдэг. Нөгөө төл нь бол энэ нүүдэлчдийн чинь тухайн хамгийн гол ажиллагаач бол дайн байлтай хийх шүү. Тэр нь зориулагдсан нөхдүүд. Жаа сургууль хийж байгаа, завсар цагаар нан хийж байгаа.
тэгэл бөөнөрөө нийлж яваад тэгэл дайнд морддог. Тэгээ сүүлийн 300 жил ялангуяа манжууд төрөлдөж байлдуулахгүй гэж харахамж авсан шүү дээ. Найр наадмаа сайхан сольж өгөөд. Тэгэл тасан зэрэг төглөнгүүт л адуу ирж байгааг л алга болдог гэрээсээ тэр чигээр. Намар хэрэг унсан нэг гачи юм л дахиж орж ирдэг. Энэ амьдрал бол тиймэрхүү шинжтэй байсан. Энэ бас л тэгэл энэ орчин байгаль ахуй амьдрал гэдэг чинь өөрөө хүний арын шин тогтоож өгнө шүү дээ. Тийм шүү дээ. Нийтлэг. Энэ нутагтэр байсан хүн амын ч одоохон буддист орж ирэхээс өмнө бараг 100% нүдний мал аж ахуй эхэлж ирсэн байгаа шүү дээ. Я дараагаар нь 100 мянган ламтай болсон. Зөвхөн нэг сайхан ажил хийдэг улсууд гарч ирж байгаа шүү дээ. Хөдөлмөрөөс чөлөөлөгдсөн нэг тийм нөхдүүд бахан дандаа ямар эмхтэй лам гэж байх юм биш. Энэ байдлыг чинь өнөөгийн одоохон энэ шинжлэх ухаан техник технологи хөгжиж байгаа энэ орчин үеийн ертөнцийн тэр болгон таарахгүй шүү дээ. Тэр хэмжээгээр бид нар чинь юмаа хүлээж авч өөрчлөгдөх хэрэгтэй шүү дээ. Юуг алдаж байж олж авснаар нь амжилтаа хэмж. Одоо манайд мөрдөж байгаа татварын систем дэлхийд хамгийн сайн системийн нэг. Ойлгомжтой 10% татвар байгаа тийм ээ. Ойлгомжтой 10% татвар. Манайхаас илүү сайн татвартай газар Хонконгод байгаа ойлгомжтой 7% татвартай. Их болж байгаа улсууд их авдаг гэдэг чинь бол тэгэхээр шудраг болчдгийг биш. Скандинавын орнууд бол тэгдэг. Бүр байсараагаад бол 80% төр хүрдэг. Энэ бол ингээд эргээд хүнийг хамгийн санаачлагтай нийгмийн хэсгийг ажиллах сонирхлыг байхгүй болгодог. Хамгийн санаачлагтай тэр улсууд чинь өөрснөө тэгж ярих юм бол улсын төсвийг ихэнх нь тэд бүрдүүлдэг. МСС-ийн нодон жилийн татвар төгсөн 267 тэрбум төгрөг байгаа. 10%-аар одоод шүү. Ажил дээрнээс 10 дахин их авах гэж байгаа бол тэдний ажиллах сонирхол төдийчнээс буурна. Гэхдээ тэгж авдаг л да. Олон Скандинав орнууд тэр хэмжээгээр нь бол бид нар нөгөө орнуудыг зүүнний чиглэлтэй, барууны чиглэлтэй гэж ярьдаг шүү дээ. А манай татварын систем бол энэ хуучин юу вэ? Тэдээс дэш бол 40% их тэгээ 20% их тэгээ юуных гэж янз янз байсан. Одоо манай хоёрхан төвшөнтэй. Ойлгомжтой 10% төвшин байгаа. А нөгөөх нь ясахтай гэж энэ жижиг 8 центээс бол тогтмол татвар авдаг шүү тийм ээ. Зүгээр. Татвар гэдэг бол хүн болгон төлж явах ёстой нийгмийг төлөвшүүлдэг хамгийн чухал зүйл. Манай 60 хэдэн мянган компани байна. 10 мянган татвар 10 мянга хүрэхгүй татвар төлж шүү дээ. Энэ чинь чухал биш байхгүй юу? Англи дөрөвдөр гуйлгчингаас татвар авч байгаа. Гуйлгчингаас авч байгаа татвар нь тэр зардал нь авч байгаа мөнгнөөс юу гэдэг их болчдөг. А гэхдээ нийгмийн хүмүүжүүлж байгаа хамгийн зураг байхгүй. Тэр нийгэмд амьдраад гуйлгч гэж англи гуйлгчсан надад залуучууд үүдг юм даа цаасаар. Өдөрт ингээ change money гэсэн метро дөрвөлд зогсож байгаа ороо нөгөө мөнгөөрөө PR гэдэг нэг хүмүүс үүдг байхгүй голдоо. Тэднийг бол харж байгаа татвар авдаг. Яг хэд болж байгааг нь мэдэхгүй шүү дээ. Гэхдээ хөсөлтөд явдаг. Тэр хөсөлтөд явах аюу зарлага шүү дээ. Тэр зардал хашаас авч байгаа татвараас хамаагүй даваачих. Гэхдээ нийгэм шударга байх гэж бол хүмүүс татвар авдаг л байх шүү дээ. Энэ авилга авч ирэх чинь бол нийгмийн аль ядуу схемийг тулгайлж байгаа гэсэн үг шүү дээ. Тийшээ очих үйлчлэгийг улгаж авчиж байгаа юм шүү дээ. Лав ингэсний төлөө бол хувьсгал хийгээд буу шийдэмдээ өрөх хэрэг байхгүй бах уу. Тэгтээ зэрэг бол хувьсгал болохтой зэрэг нөгөө игнийх нь дахиад гараад ирдэг байхгүй юу. Энэ чинь мөн чамаараа ингэж яваа л гэж багсдаг юм л зүйл байсан. Өөдөр хятадын ширүүл өсөж байгаас бол амар юм болж шүү дээ. Энэ СЗП гараад ирсэн. Бөмбөнөр нь болж бод буудаа цорон тэгэл ингэж эхэлсэн. Тэнгүүт л одоо амар сонир төсөл гарч ирж шүү дээ. Энэ мөнх очоод ерөөсөө шууд авлага авсан тийм усуудыг очоод бэлчдэг. Нөгөө түлэн засаг цагтаа хамтахаас айгаад намхусгч одоо юм төлдөг. Энэ аягүй их гэж. Гэтэл авилгаа устгахын зүгтээ
эрүүхэн үсрээл дуртай газараа дээрмдээд байх нь бас зөв биш шүү дээ тийм үст. Нөгөө энэ тэмцэл чинь нөгөө хит хүчтэй тийм ээ. Тийм гинтийн байдлаар ингэж гарч ирэхтэй гэж чинь сөрөг юу ч бол тэгээд аягүй их болно шүү дээ. Хорийн контейнерээр дүүрэн мөнгөгээд газар болцсон одоо хүн олдож ирэх гэж шүү дээ. Тэр дээрмж тавьчихна гэж. Хятад. Нэг 1.4 тэрбум хүний зах зээл аягүй том шүү дээ. Тийм ээ. Тэгээд энэ чинь нас ч болоод бас энэ одоо нүүр Монгол ялангуяа энэ ордос нүүрсний аягүй том юу шүү дээ. Яг адилхан болчиход байна шүү дээ. Амар том хотхон байсан. Тэгээд Чингисийн 1500 хөшөө зүгээс балалж өгсөн. Нодон тэр тансаг байшингууд нь ордсын байшингууд метр удаад нь 40,000 юанаар үнэлэгдсэн гэл. Одоо 4,000 хүн алдахгүй. Нөгөө сүнсөө хот гэдэг чинь ингээд хосоо. Хамаагүй өрнө гэсэн тийм шүү дээ. Сайхан тэр ордсчин сайхан бидний л өрөөс ах トゥ руу байгаа шүү дээ. Хоёр удаа дэлхийн гоо хөх шалгаруулаа хэлээ шүү дээ. Ямар их сардлага гарах вэ? Орцтой байсан тийм. Бас үнэтэй тоглоом шүү. Энэ том олимп зохион гэдэг чинь. Дэлхийн залуучууд оюутны наадам хойцлонгос зохиогоод хойцлонгос будаа усраац. Грек шатлаа мэдхгүй 4 онд олимп зохиогоод усраац. Сайн осод бол аллаа шүү дээ. Ванкуверийн олимп $74 хийгдсэн гэж байгаа. Эдгээр $51 хийгдсэн. Яг адилхан. 80 оны олимпик Москва тэгээд зөвлөлт тус тэгээд онцлогдож байна үстэй. Тэгж хамаагүй тоглолт биш шүү. Одоо Бээжинг олимпийн дараа осол яриаллаа шууны өрмөр өмч бол ингээд бүр ёстой сүнсөө толцсон гэсэн хүн байхгүй. Ямар өндөр юм бэ? Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. Хүн болгон нийгэм дэх өөрийнхөө байр суурийг олоод хүн болгон хинээс царалтахгүйгээр хинээс гохгүйгээр ингэж амьдарч чаддгийг тийм улс л одоо хамгийн өндөр хөгжилтэй байдаг. Тийм учраас төрн улс нь баян байх биш, иргэдэн баян байх хэрэгтэй байдаг байхгүй юу? Одоо манайх чинь төр тураан төрдөг л гэдэг юм шүү дээ. Улам л гулгч болсон шүү дээ. Төрдөн авъя гэл. Одоо тэр оюутлага 34% дөр авцсан. Юу их гэдэг юм уу яах гэж. Хэдийн юмуд бахан авилга эдсэн хулгайлсан юмнууд өөр болно шүү дээ. Энэ эрдэмтдийг одоо 30 жил болгоо хэлсэн шүү дээ. Гитний жолоон баяж үндэс. Юу гэж яриад байдаг вэ? 5-аас 7 гэр бүлэл бүх мөнгөөр эрдэмтдийн мөнгө авчихлаа. Нэг төвшин бүсээ загнаад төсөлтэй тий. Тий. Одоо түрүүнийхээс шоронд ороод явж л байна л да. Төмөр замдаар одоо таны бодлоо юу гэж боддог? Нэг хэсэг одоо баахан юм амжилтсан да тий. Тэр төмөр зам өнгөрсөн löөлөө болсон. Нүүрс $120-130 өсмөслөө тий. Тэрийг зөөж байгаа төмөр зам чи ашигтай ажиллана да. Төмөр зам барих нь бол ашигтай биз дээ. Одоо өнөөдөр нүүрс 30-аас доош өнгөрчлөө айгүй хямдхын зүйд таарна да. Тэндээс ямар ашиг гарах вэ? Тэр өндөр үнэтэй байхад нь үтсээ барьж авдаг байхгүй юу? Тэнд чинь лаймаар мохоо том хэрэлдэл юу гинэ гэтэн цэрэг орч ирэн ч гэсэн. Гэхдээ тэд нар заавал вагоноор орж идэх нь коноптараа явуулчихгүй. Цүмийн зүстэй сансарт сармдар болох гэдэг хүн болох гэдэг байгаа зүс. Манайхын ихтэй заавал
Могоонгүй бол ирэхгүй болтой маа тэр. Могоон барихаар л авч ирэх болтой. Могоон үлдэх гэдэг юм байна л та. Авч ирэхтэй. Сая өчтөр зөндөө өгсөн үү? Яг 8 оны 12 оны 8 сарын 19-нд засгийн газрын улссан байхгүй юу? Тэгээд засгийн газрын тэр бүрэлдэхүүн бүх юмнуудыг хараад би за өөрөө хэдэн жил ямар юм болохыг би прогнозлъё гэж бичсэн. Би өчтөр тэрийг дөнгөж өсөлтөд тавьсан. Шудраг эвсэлгээд. Яг одоогийн байдлаар хэвчээ. Ханш чин нуун гадны энэ нөхдүүд нь гаргаад ирсэн нөхдүүд гадны бүх хөрөнгөс хөөгөөд явуулна, мөнгөгүй болно, инфляц болно, ханш чин юу яа энэ дотоод үйлдвэрлэгч чинь зөндөө мөнгө гаднаас ирээд бичсэн байгаа. Эднийгээ төлж чадхаа болно тийм ээ. Тэгээ сая нөгөө бичсэнүүдийнхээ төврийг гаргах гэж уншиж ирсэн чинь яг сайхан прогноз гараад ирлээ. Тэгэхээр нэг дахиад тавьчихсан. Өөрөөх нь мундгийг гайхуулах гэж. Яг хэлж байгаа үстэй гэж. Юу үйл явдалтай шимжлэхгүйтэй төрүүлж өмсөлтэй шүү дээ. Наад хийж байгаа бодлого яг ийм болно шүү гэл. Уг нь зохицуулахгүй байсан бол зүгээр байсан байхгүй юу? Энэ баталж байгаа чинь 6% болох гэж байгаа юм хэлээд зүгээр 2% төсөөл явчихсан шүү дээ. Алтан дараагаар гарч ирээд 8% болох гэж байгаа дахиад нэг явчихсан шүү дээ. Гэхдээ зүгээр байжсэн энэ юмнууд гайхуулах бол чи гайгүй байх болсон байхгүй юу? Зохицуулт гэдэг чинь баллаа ичдэг шүү дээ. Би байгаль жишээ авдаг. 95 онд мах 300 төгрөг өссөн байхгүй хэл. Тэгсэн чинь наадмын өмнө хавар байсан чинь олдохоо болоод ингээд эхэлж ирсэн юм л та. Тэгсэн чинь засгийн газраас л махны одоо дээд үнийг бол бид тогтоолоо. 300 төгрөг гэж хэлсэн. 350 ч хэлсэн. Хэлээд маргааш мах 500 болж байгаа байхгүй юу? Юусе хэлээл тэр. Илвтэй юм шиг. Энд өөрөө нэг юм зах зээлийн нэг механизм гээд өөрийгөө зохицуулаад явдаг юм биш үү? Тэг чи энд нэг гал тагтаг нэг тэнийг дураа хүчээр зохицуулах юм бол баллаа хийж байгаа байхгүй юу гэж бүр ингэ самраад. Бид чинь бол ихэнх гайхаад идэг дээр яг нарийн ярих юм бол бич өсөхтэй юу юу те. Хэрэгэлзээтэй шүү, нэр шүү. Ичихгүй тэгээд тавьсан намтар дээр хараа. Профессор юу гинэ. 10 жил шорон цуцгаад гарч ичхэд одоо тэгээд доктор, профессор, академич юу гинэ хизээдээ болцсон. Тэр шоронд өгдөггүй үстэй. Тэмэл байх л та зүгээр. Гэхдээ энэ ч бол дахиад өөрийнхөө жам ясаар аяндаа бүрэлдэх болохоос биш нэг сургууль тавиал, нэг хянагч тавиал тэгэнгүүт нь цэвэрсэл явна гэдэг бол худлааш. Жамын хөгжил гэдэг нэг юм биш шүү дээ. Волтерийн кандида гэж одоо ном уншсан үстэй. Монголоор жамаараа яваа ертөнц гэж тийм. Жамын хөгжил гэдэг чинь нийгмийнхээ нийт юм дээр л яриад шүү дээ тийм үү? Хүн болгон болоод бусуухан дэвших гээд ингээд бусуухан баяжих гээд бусуухан мөнгөтэй болох гээд бусуухан одоо юу гэдгийг хүүхдээ одоо том болгуулаад сургуульд оруулах гээд бусуухан ачаан доктор болох гээд хүн болгон яарад байгаа шүү дээ. Тийм үстэй. Энэ хүн болгоны яарад байгаа чинь бол өөрийнх нь жам. Нийтээр олны чинь нийлбэр нь очиж ингээд нийгмийн жам болж өрөөд шүү дээ. Юу түрүүн барьж бод нийгмийн жамд оруулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэл нэг бол өсөлтөг хараадаг юмнуудаас захиулаад л Холливуудын баячуудаас ядуу амьдч чинь гэдэг асуудал дэвшүүлээд ламын орлох гээд арх угаад л шүлэг бүчээл байгаа асуудал чинь шүү дээ. Өөрөө ингээд аяндаа болдог, тэрэндээ хугацаа ордог. Тэр үзүүлэлтээр бид нар маш их хурдтай явж байгаа шүү дээ. Яг хувийн санаачлагыг аваад өгдөг зүйл бол шаал өөр болчихж байгаа байхгүй хүмүүс хийж байгаа. Яагаад өнөөдөр чинь ингээд арх ухах явдал ингээ баг болчихвоо. Би санджаад 90-ад оны ихэрч бол нийгмээр сохтой байсан шүү дээ ингээ. Усаараа сохтой байсан шүү дээ. Уудаг минь дандаа өгөнд найрхаа уугаад л байл. Цагаан сармаараар харалтай танаар. Дэлж байгаа сохтой явж байгаа юм байна уу? Хуучин чинь 20-од ахт цагаан сар чинь 20-д байсан. Тэгтэл зүгээр л хотоороо сохтой чаддаг байсан. Нэрш ингээд энэ жамаар ингээд өөрөөр нь явуулаад ингэж байгаа байхгүй. Ягсан нэг аваа гарчаад бүх архинуудыг хорно. Энэ чинь балж байгаа шүү дээ.
90 оны ихэрэс тэ өрхөд сард 2 арх картер болчихгүй. Хизээч архууд завдгүй айл 2 архтай бас амар нанд эрдэнтэй болцсон. Тэгвэл нанд эрдэнэ ууцсаж байгаа шүү дээ. Хаагт архуудгүй суусууд 90 оны ихээр тэгээд архинд орсон бидэн дуусна бидэндээ өгцөн. Тэгээ одоо бол архиуд хаана тэр үлдчихвэ. Цаанаас нэгэд боогоо хийцэн. Энийг архины дэлгүүр, 4-р дэлгүүр амар юм байсан юм да. Тэнд бол ерөөсөө гадаа зүгээр 600-700 хүн шавцсан зүгээр ингээд сотолтоол дайраад. Энд чи жамаараа яваад л ингээд бид нар байгаад байгаа байхгүй. Одоо ингээд энэ согтуу галзуу хүний ингээд харагдж байгаа тоо бол багсаал байгаа яг. Нүдэн дээр багсаал. Нэг тийм нь хотлаад өвчнөөр 40 бетон барьсан Монгол хүн 40 литр архичилтэй уучаан гэдэг ингээд хүн болгон хүүхдийг оруулаад чавганцыг оруулаад 40 литр жилдээ нэг хүн ногдох юм бол хүүхдээ асаад юу болох вэ? 80 100 200 литр болчихж байгаа. Хүн даахгүй үхэн шууд үхэн. Дэлхийд хамгийн одоо хон нэг хүн ногдож байгаа юуны үзүүлэлтээр бол энэ Орос, Скандинав, Канад ордог байхгүй. 10 орчуул байдаг. Манайх 4 дахин ууж иж гинэ. Ийм ачи юм яриад байгаад байхгүй. Тэгээд одоо ингээд архины эсрэг тэмцээн зохиохоор одоо энэ бас нэг засаг төрөл орсон хүүхнүүдэд оноо моноо нэмэгддэг юм уу яадаг эсвэл нөхрөн тийм архич юм уу бөөмд. Тэмцээд өг налаад өг л гэдэг ах юм. Жамаараа эн чинь ингээд айжуухан гайгуулаад байгаа юм шүү дээ. 90 оны ихэд бол архины ямар ч бүтгэл өгдөг байсан уус. Нэг төгрөг татвар авдаг байсан. Чаддаг байсан. 90 оны дундаас эхлээд акцис гэдэг юмтай болоод ингээд нэг 20 нийт зарагдж байгаа акцис нэг 20% юутай болоод одоо 80 90% юутай болсон байхгүй. Бүтгэлтэй болсон байхгүй. Нэг талаасаа хоргоо баталгаатай гэсэн үг тийм ээ. Хоёр талаасаа бол татвар өгчээр гэсэн үг тийм ээ. Одоо ингээд их хурд чин байгуулагдсан гол хамгийн зөв архин дээр үн нэмдэг. Ингэнгүүт л нөгөө юуны хууль ус архи шууд ингээд нэмэгддэг. За одоо ингээд аймаг тэмцэл өрнүүлэр гэх юм бол чинь дахиад энэ чинь бол тийм шагийн хэлбэрт ороод эхэлдэг байхгүй. Хамгийн сайхан шагналдаг юм яадаг хөхтэй гэж гэртээ гадны техникийн спирт авчираад бан дотор сайхан холж жагаад тэгээ ийм юм тэгээ зарч бол хамгийн сайхан явдаг гэдэг байхгүй. Сая хүн болгонд 20,000 төгрөг өгөөд эхлэхэд энэ Американы бизнес мундаг өгсөн шүү дээ. Голдуу төрөлөөр газар чинь ойцолж байгаа хүмүүс шаардсан баах юмуд ойцолоо зогсчихдаг байсан шүү дээ 20,000 дээр зогссон. Тэгэнгүүт нөгөө баам дотор хийсэн арка барьцсан авгаачууд дэлгүүр 50 хэрэг байхгүй. Бид их худалдаа өгснээр зогсчихдаг. Шууд өгдөг тэрүүгээр. 4 аргачин нийлэхэд гоёлоход нэг нь 7 хоногоо даагаад бүтэн сарсахтай өгж болдог юм. Аркагаар. Дөрвөлээ. Ингээд нөгөө дэлгүүрээ соёлтой татвар мотороо өгсөн нөгөө архины худалдаа чинь шууд ингээд орчиж байгаа шүү дээ. Газар дээр орчиж байгаа шүү дээ. Нууц хэлбэрээр орж. Алт тэгсэн биз дээ. 68% татвар 50 гут чинь 68% татвар төлөөд тэгээд алтаа өгдөг болохтойгоос чинь ядахны өөр хүүхэд нь муу хэлж дээ. Наав ямар тэнийг юм бэ? Гэр орноо боддоггүй энэ гэдэг эхлэн үсттэй. Гитний олон залуучууд шоронд оров. Хослондоо аягаад, өмдөндөө аягаад, салтаанд аягаад, онгоцон дотор баригдаад, вагон дотор баригдаад л гайлын үе над дээр жилсэн. Ийм юугаар эрээний юугаар өдөрт 8-аас 10 удаа тийм алтан хүн гарч байгаа юм чинь нэг хүн. Ийм сайхан алтан бустай, алтан ийм бөөн алттай хүн гараад энэ тусаачгаад өдөртөө наашгаа орж ирэл дахиад алтан хүн болж байгаа л 20 хэдэн тонн алт авчихсан. Тэгээд 2 тонн алтлаа болсон шүү дээ. Энэ эдийн засгийн юм уу гэж хамаагүй ингэж төрийн зүгээс хамаагүй хутгалдан орохч бол дандаа сөрөг урд авчирдаг байхгүй. Тамхины уулгаад гараасан. Одоо энэгээр түцүүч бүгд зарж байгаа шүү дээ. Би тамхич. Тамхи нөө хоо бай. Доорсогч татвар байхгүй. Энд ажил тамхи зарагч ингээд энэ дотор ингээд.
Алийг авах. Сумын төв дээр би цагаан урд очсон. Хөрхөн сургуулиас 500 м заадаг юм байна л да. Нөгөө сум нь өөрөө диаметр 500-аас доош. Тэгээ яаж ингэж нөгөө хууль зөрчихгүй тул гэдэг байгаа. Засаг дарга тамхи болгонд цохолт хийж өгдөг болсон. Ажилтаа засаг дарга сайхан ажилтаа сумын засаг дарга. Тэгээ бас хууль биелүүлээд байна гэж байгаа маа. Тэгээ тэнд нэлээ холхон газар юу ятсан. Түүцийг байгуулсан. Тийшээ очдог тэгээ засаг дарга цохолт өгдөг. Одоо хууль биелүүлэх гэж зовж байна гэдэг нагаад байгаа юм бас. Гомхос зовж л байл. Одоо баг градустай зарим их градустайг нь 20 гинүү. Санаачлаад. Тэгс нэг аваач өөрөө 23 градусын ном гэдэг арх хийсэн аж авсан шүү дээ. Энэ үнийхэн юу вэ? Нөгөө эм идэх манс. Тэгвэл нэр усаж битгэхгүй. Яг нэртэй аваад байсан. Хүн төрлөختөн чинь өөрөө айрах, тамих, тэгэл бие үнэлэх тийм ээ. Хар тамих гэдэг чинь хүн төрлөختөж өөрийнхөө бүх түүхэнд тэмцсэн шүү дээ. Түүсээс ингээд хөгжөөгөө ингэж ясан газар байдгүй шүү дээ. Тэгээд энэ чинь хамгийн зөв арга бол ерөөсөө хяналттай байх юм хамгийн зөв арга л гэсэн дүнлэн турч байгаа байхгүй. Хяналттай байна. Хамгийн анх Голландд тарлам хний ресторанууд нээсэн. Одоо сая Америкийн нэг мужид нэгчвэд. Сая ургууд бас нээж байгаа. Бүгд хяналтанд орчих байгаа байхгүй. Энд чинь нэг доох моох тарах марах гэл 9 сэдвийн юм хяналтанд орчих байгаа гэсэн. Бие үнэлэх асуудал үүтэй. Нөгөө ярдсан буу арсан гүний өвчин доох моох 9 сэдвийн юм хянахад амар болж байгаа гэсэн. Манай чинь юу вэ? Гэрүүлээс гадуур одоо элдв явдал хийхийг бол хуулиар хоригдсон шүү дээ. Мэдхүү 99 онд Ганди шарвдар чирийн санаачлахаар их хурд баталсан. Магч бол 20-т шүү дээ. Тэг би өөрсөнд дэлгэжсэн. Юунд одоо өөрсдөө чадхаа болох ингэж хийдвэ гэж. Бэки. Тэг одоо жаргаж байгаа цагтаа шүү дээ. Хуулиар өгдөг гэж өнгөө явдаг. Энэ болгон ч өөрөө нийгмийн зохицуулах механизмууд шүү дээ. Энэ механизмууд чинь бид нар аяандаа сурах хэрэгтэй байхгүй юу? Ингэж сурна гэдэг чинь бол нийгэм өөрөө төлөвшөх хэрэгтэй. Нийгэм төлөвшнө гэдэг чинь бол дундаасаа гаргаж байгаа улсууд нь ядахна эрүүл хүн байх хэрэгтэй байхгүй юу? Зүгээр ангаах ухааныхаа үүднээс эрүүл хүн байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Саксуу максуу нь бол яах вэ гэж энэ тустай асуудал тийм ээ? Одоо миний одоо мэдж байгаа 20-од үнэхээр патологи асуудалтай болсон байгаа байхгүй юу? Үнэхээр гадаад ихнэр авч болохгүй хөөж явуулна эрүүлэн ямнаас гарах уугүй юу? Нийлэх юм бол би үнэхээр оройдгүй хэлнэ шүү. Яг энэ бол юутай гэж. Энд чинь өвчтөн хүний чинь яг эмч бол яг юуг тогтоодог байх л да хэмжээг. Гэтэл хүний хүүхд цараа таньдаг ч энэ галзуу солиотой юм байна гэж тийм ээ. Яг ямар ч урд байна хаа. Солиотой хүмүүс байдгүй, согтун хүмүүс байдгүй шүү дээ. Мэдхөө. Эдгээр зөвхөн урд нь охоо тавих юм бол одоо энэ 20-д нь бол дайрахгүй. Энэ болгон чи юу хөхтэй гэж бол та бидний сайн дураар бий болгосон л төршүүд. Тэгэхээр буруу нь энэ улсуудад байгаа юм биш. Буруу нь энэ ард түмэнд байгаа байхгүй юу? Ямар л ард түмэн байна тийм л төр үйдэн шүү дээ. Достоевскийн номд өгдөг шүү дээ ах トゥ гармасууд тийм ээ. Мэдээллийн урсгал бол амар их болсон. Гэхдээ мэдээллийн урсгал чинь хаана зэгцлэгдэг гэхээр тухайн хүн дээр байж байгаа мэдлэг дээр очиж юу яа шүү дээ зэгцлэгдэн шүү дээ. Тэгэхээр тэр олон урсгалтай мэдээллийн чинь бол мэдлэг зэгцэл нь хэрвээ мэдлэггүй байх юм бол нэг сайхан хогийн савруулна гэл баахан хог орж иж байгаа хэрэг шүү дээ тийм ээ.
Энэ одоо интернет руу ороход хэдэн тэрбум мэдээлэл үүдгийг тийм ээ. Одоо айл болгоч л одоо 60 70 зарим нь хэдэн 100 суугийн телевизтэй сууцлаа шүү дээ тийм ээ. Зөвхөн монгол хэлээр ихэд л одоо 100-аар ярих хэмжээний сууг байж тийм ээ. Ийм үү болон мэдээллийн дунд байж шүү дээ. Энэ бол мэдлэгээр очиж л юм. Мэдлэггүй хүнд бол одоо цэгцтэй мэдлэгтэй оюун ухаантай хүн дээр ирж байгаа мэдээлэл зүгээр одоо нэг долоон бодлын дулж яваад ирж байгаа мэдээлэл хоёр бол адилхан л байна. Тэрийг шал өөрөөр хүлээж авах шүү дээ тийм ээ. Тухайн доотлын суур дээр. Гэтэл мэдлэг гэж юм чинь бол өөрөө системтэйгээр бий болдог боловч тэрний донд төрлөх ухаан гэж бас нэг юм биш шүү дээ. Тийм ээ. Тэгээ одоо сая миний жишээ аваад байгаа нөхдүүд бол чинь бүр төлөхөөс ухаан байхгүй мэж дээрэн дээр очиж мэдлэг суун тэгээ мэдээлэл суун бүгд суухгүй самбаргүй хогинсоо болж байгаа байхгүй. Хаа нэгтгээс л гацсан сонссон юм аа тэгээд дөрөв мөрөм мэдэргээд ингээд ойлгоцсон тийм ээ. Ийм учраас чинь нэг акцептер гэдэг чинь хүлээ авахч тийм. Энэ хүлээ авахчтай ингээд журамтай суух хэрэгтэй юм шүү дээ. Энийг чинь бид нэг юу гэж хэлээд байна шүү дээ. Англиар гэж нэрлээд байна шүү дээ. Компьютер шиг сайхан ингээд ангилсан компьютерыг ойлгомжтой та тийм ээ. Тэнд миний тийм л байгаа, тэнд бол тийм байгаа. Замбраагүй одоо тэгэл фото зураг хөгжим юу болгоныг нэг файл руу авчиж хийгээл юм сүлдэг юм олохгүй юу тийм үү? Энэ цэгц гэдэг чинь бол бидний жоохон олгож байгаа боловсруулаар олгож байгаа юм шүү дээ тийм ээ. Ийм учраас бол мэдээлэл бол хүлээж авахдахтаа бол янз янз л байгаа. 12 сарын 21-ний өдөр бол Маягийн календараар одоо ийм аялахтай юм болж зарим усууд ингэж ярьж зарим нэг гэж байна. Мэдээллийн 7 дөрөв хүнд хүрч байгаа шүү дээ. Тэнд үзүүлж байгаа хариу үйлдэлүүдээ хардаа янз янз нэг адилхан мэдээлэл хүрээд ирж шүү дээ. Лам манайхан бол уул тодорхойгоор тогтоцсон юм билээ. Тэр Англи Америкт нэг тийм тохиолдол гараагүй баха. Хятад билээ гарсан гэсэн бас тэгээд тосгонуудад гарсан хэлээ юм ер нь тийм том дөрвөлт бол хотуудаас том хотуудаас манайх ганцаараа юм шиг юм уу. Голдоо тосгон босгон Францад ч гэсэн нэг тосгон босгон бас тэгсэн л байлаа. Барзилд бас тэгсэн л байлаа. Тэг хамгийн сүлжсэн юу баха. Энэ бол юутай шүү нэр яг адилхан мэдээлэл хүний хариуцгээд байгаа юм л да реакцтэй. Янз хүмүүс янз өөр өөрийнхөө төвшнгөөр хариуцдаг байхгүй. Японцууд юу гэсэн гэлээ монголчуудаа бүү сандраа нэг цунамигийн дараа эндэл сандчаагүй гэсэн. Тайван бай гэсэн үстэй. Ийм учраас өдөр хүмүүс итгэж бол янз янз үү. Тодорхой вирус, бактери хүртэл өвчин хүртэл бол хүмүүсийн хариуц янз янз үүдэг шүү дээ. Яг адилхан ханиаданд бол нэг нь годортой явчихсан нөгөөх нь хэд бөхшүүлснээр зөвлөгөө нэг нь гурав дахь нь бүр тусдагч юм байна. Гэтэл тухайн томооны вирусын тархач бол яг адилхан ижил нөхцөлд байж байгаа юм. Ижил чигшил, ижил одоо юу гэдгийг дулаанд тархсан л байна. Тэнтэй адилхан бидний бүхэл мэдээлэл тандах хандлага маань хариуцлал бол янз янз үү. Энд бол хамгийн зөв хариуц өгөх бол мэдлэг боловсрол. Тэрнээс илүү чухал юм бол их эцгээс заяасан оюун ухаан гэдэг нэг юм биш үү дөхөө тийм ээ. Угаасаа илий болоо хүн бол тэгээд тэрэн дээр юу ч нэмээд тэрийг байхгүй шүү дээ. Манлайлагч хүлээж яхаар өөрөө өөрийгөө л манлайсан дээртэй хүн бол